хамгийн хэмдгийг адууны махлаа. Хоодон гэлээр авч чадахгүй. Банкнаас зээл авах юм би ингэж явдаад өгчих юм бол миний өвөгч юм өмнө акционер бүгдээрээ тэр мөнгөний төлжээж надад оршуулж шүү дээ. Би 28 жил ажилласан улсад. Одоо тэтгэвэр 760 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 80 мянган төгрөг нь нэмэгдээд тэр. Өөр одоо миний одоо насны хэсэг гэж энэ нэг жилд 2 удаа өгдөө. Энэ цагаан сараар. Өнөө жил 80 орж байгаасаа тэгээд нэг 150 мянган төгрөг уг нь 80 мянган төгрөг өгдөг байсан. Далаас дэшээс. Өнөө жил нэг 150 болох байх гэж бодож байна. Олон ам бүлтэй айлбал тэтгэж хүрдэхгүй мэдээж хэрэг. Ганц үе ингээд би амьдарч байгаа юм чинь тэгээд тийм ээ. Бодож байгаа гэсэн үг. Олон ам бүлтэй айлбал тэр ягач хөрөхгүй. Их дэндүү гангаа хувцас юмс чадахгүй тэгээд их зорси юм авч чадахгүй. Ханшны одоо уналтаас тийм ээ. Ийм учраас би тэрийг гүйцэж чадахгүй мэдээж хэрэг. Би одоо ингээд нэг готлоолох сая төгрөг авлаа. Тэгэхээр би 700 одоо 60 мянган төгрөг авлаа. Тэгвэл нөгөөх нь дээр нь нэмжээж аваа тэгээд дахиад тэнд би годомд ямар ч нэгэн өөрөө идэж уух хэрэглэх юмгүй л болох нь байна шүү дээ. Ханшны уналтанд одоо би тэгээд би тэрийг авч чадахгүй л байна шүү дээ, тийм ээ. Бүр одоо хувцаан бүр янз бүрийн хувцаар ганган сайхан одоо бүхсэн долоон бүгдийг эзэмшиг бүх юм ахгүйгээр мөнгө ихтэй гүн авах байх. Мөнгөө одоо тэтгэврийн тэр юмар нь авна гэж бодлаа. Тийм учраас зохицуулж одоо аль хэмтхний тийм ээ. Харж бодож хувцалж явна да. Банкнаас зээл авах юм би ингэж явдаад өгчих юм бол миний өвөгч юм өмнө акционер бүгдээрээ тэр мөнгөний төлжээж надад оршуулж шүү дээ. Тийм учраас би зээл авах их хүсдэггүй. Аль болохоор боломжоор амьдрах ингэж өр тавихгүй амьдрахыг хичээдэг хүн юм л. Хамгийн хэмдгийг адууны махлаа шүү дээ. Өөр юм. Тэгэхээр хоодон гэлээр авч чадахгүй шүү дээ. Сайн бол 2 хэл 3 хэлийг авна. Тэгээд 1 хэлийг авна. Тэгээд нэгээр 3 4 хон тэгээд өөр юм.